Нийслэлийн төсвөр хэрэгжиж байгаа технологийн салбарын төсвүүдтэй ерөнхийдөө бид нэр танилцж байгаа. Тэгээд өмнө бас мэдээлэл өгье гэж яхад бол төсвүүд нь байхгүйсэн болохоор буцааж ирсэн. Тэгээд одоо бол яг төсвүүдтэйгээ орж ирсэн байна. За энэ Улаанбаатар хотын нийтийн аж ахуй инженерийн дэд үтсийн ашиглалт үйлчлэгээ нэгдсэн хяналт удирдлагын цогц систем гэдэг UB инженерийн хөгжүүлэлт 24 онд хийж байгаа маань 2.5 тэрбум юм уу те? Тэрбум төгрөгөөр энд UB инженерингийн талаар хийж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ 2040 инженерийн 2040 Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөгөөн дээр болохоор энэ Улаанбаатар хотын 2 дугаар хэлхээний нийт хэдэн километр байгаа юм бэ гэдэг тэр тоо байхгүйсэн. Тэгээ би тэрийг асуугаад тэр байхгүй байгаа юм байж яаж 2040-ийн одоо үндсэн төлөвлөгөөгөө та нар болцсон гэж үзээд байгаа юм бэ? Тийм төлөвлөлт нь байхгүй юм байж яаж одоо Улаанбаатар хотыг хангана гэж төсөөлж байгаа юм бэ гэд асууж исэн. Тэгээд тэгтэл энэ нь болохоор 2 жилийн турш 2.5 тэрбум төгрөгийг зарцуулаад явж байгаа ийм төсөл юм байна шүү. Тэгэхээр энэ төслийн UB инженерингийн холбоотой мэдээллийг авмаар байна. Тэгэд ерөнхийдөө бол энэ тайлангаас харахаар бол масар олон нэг ажлыг 2-3 удаа давхар хийцэн харагдаад байна л да. Тэгэд энэ авто замын хяналтын камертай холбоотойгоор бол хэдэн ч удаа ажлууд хийгдсэн байгаа. Тэгэд энийгээ бас тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Тэгээ би ч одоо нийслэлийнхнаас юм асуухаас айдаг болчиход байна шүү дээ. Улаанбаатар нэрийн утаатай холбоотой хятадаас яг 300 тэрбумаар төлж авч байгаа юм бэ гэж хэлсэн. 2 хоногийн дараа нь надлуучин бүр ингэж сэтгүүлчнэр бөөндөө дайрлаа шүү дээ. Тэгээд одоо нийслэлээс байгаа гэдгийг нь бол сэтгүүлчнэр ч хүртэл хэлж ийла. Одоо би одоо энийг бас протоколд тэмдэглүүлээл үлдээл гэж бодож байна. Тэгэд ер нь бас хэдүүлээ ингэж мохоо устрас хийдэг баймааргүй байна. Энд чинь нөгөө нэг бодлогын л юм асууж байгаа. Тэрнээс биш хин нэгэн хувь хүнлөө чиглэсэн ч үгүй юм уу асуудлуудыг гаргааг байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас жоохон хариуцлагатай ханддаг баймаар байна. Нийслэлийн төсвөөс бас юуг санхүүжүүлээд юуг санхүүжүүлэхгүй байгаа гэдгийг бас ганц одоо энэ технологийн зүйлэгч биш бусад зүйлсүүдийг бас бид нар харах хэрэгтэй болов гэж би бол харж байна. За мэдээлэл технологийн газрын техникийн хэлтгэлцийн дарга Түнбаяр. За гишүүний асуултанд хариулъя. Түнбаяр. За UB инженертэй холбоотой сүүлийн 2-3 жил ерөнхийдөө UB инженер систем Улаанбаатар хотын зарчийн ажлын албанаас хөгжүүлэлт нь хийж явж байгаа. За эхний шат нь одоо 2 дахь, 3 дахь шат нь явагдаж байна. За инженерийн байгууламжтай холбоотой системийн хөгжүүлэлт нь хийгдсэн. За сая 12 сарын 2-ны засаг даргын мэдээлэл технологийн албан багш нартай уулзалтын үеэр танилцуулгаж байгаа танилцуулган дээр системийн ажиллагаа бүрэн хийгдсэн инженерийн байгууламжийн мэдээллүүдийг гүйцэд оруулахгүй байна гэдэг юм асуудал иргэцсэн. За нөгөө талаар энэ байшин ашиглалтад одоо хүлээж авж байгаа ажлын хэсэгт нийслэлийн зүгээс ялангуяа энэ UB инженерид заавал оруулсны дараа хүлээж авах шаардлагатай гэдэг ийм консенсийг оруулж өгье гэдэг байдлаар ерөнхийдөө ярилцаад системийн ажиллагаа бол бүрэн хийгдсэн. Байгууллагуудад бүх мэдээллүүдийг оруулах ийм ажлуудыг зохион байгуулъя гэдэг байдлаар ажиллаад явж байгаа. За камеруудын ажлын давхцлыг тайлбарлах гэдэг. За байгууллагууд маань их ихтэй камеруудын ажлыг ерөнхий нэршлэрээ өгöd байгаа. Тухайн төсөлтэй холбогдоод ч юм уу детальчилж өгөхгүй. За шууд дүүргээрээ ч юм уу эсвэл байгууллагын нэг чиглэлээр зүр хяналтын камер ч гэдэг юм ингэж явагдаад ер нь бол жил давхарталтай харагдаад байгаа. Тэгээ цаашдаа бид бас яг чинь хэрэг яг зорилт буюу тухайн чиглэлсэн ажлынхын нэршлэр нэрлэж байгаа чи зөвхөн нэг камер ч юм уу ерөнхий байдлаар ингээд битгий нэршлээшээ нэрслэл өгж байгаа ч гэдэг байдлаар явдаг. Тэгээ камерын нэршлэл ч юм уу дүүргүүдээр байнга ерөнхийдөө жил дээр нь нэршлэр одоо гэдэг нь хаавал дээр 2 төсөл хэрэгжлээ гэхээр л хаавал дүрийн камержуулалт эсвэл тогтчлтын камержуулалт гэдэг юм ерөнхий нэршил яваад байна. Яг деталь нэршил яваач гэдэг байдлаар харуул давхартал харьцангуй бага харагдана гэж бодож. Тэгээ одоо энэ UB инженерингийнх нь 2 жилийн хугацаанд ажиллаад үр дүн гараагүй хахад 2040 дээр бас бид нар энэ нэгдсэн тоог нь бас оруулж чадаагүй юм биш үү те. Тэгэхээр одоо энэ 2040 чинь бол яг газар доорх инженерингийн байгууламжийн нэгдсэн дата оруулаагүйгээр явж байгаа юм тийм үү? Нийслэлээс. За систем дээр ганц тулгарч байгаа асуудал бол түрүүний хэлдэг нөгөө за зарим нэг байгууллагууд нь бол мэдээллийн сан нь бол цахим байхад бол орчоод байгаа. Ихэнхдээ цаасан мэдээллүүдийг мэдээллийн санд оруулах ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ харьцангуй бид бас байгаа мэдээллүүдийг ихэд оруулаад явж байгаа. За энэ жил одоо магадгүй одоо яг энэ жил бүрэн дуусах байна. Сая 12 сарын 20 гэхэд системийн танилцуулгуудыг Бацорыг дарагт
засаг дарга хэлсэн бүх системүүдээ танилцуулгыг оруулаад ямар хөө бүтэцтэй ажиллагааг танилцуулаа гэдэг юм чиглэл өгөгдсөн байгаа. За яг ямар мэдээлэл нь хэдийн хугацаанд гэдгийг би бол сайн яг дэлгэж ээжээрээ мэдэхгүй байна. Би танд эргүүлээ захирчийн ажлын албанаас яг энэ дулааны шугамшуулжээ, усны сүлжээ энэ төр яг хэдэн хувьтай аль аль байгууллага мэдээлэл оруулсан гэдэг мэдээллийг танд өргүүлье. Энэ мэдээллийн технологийн аюулгүй байдал гэдэг бол одоо дэлхийн нийтийн томоохон бараг тэргүүлэх сэдв болж байгаа. Тэгэхээр сая хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Би өөрөө кибер аюулгүй байдлын хуулийн ажлын хэсгийг ахлаад аюулгүй гадаад бодлогын байнгын орноор ажлын хэсгийг ахалж байгаа. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бас өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн нийтээр энэ мэдээллийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд цахим технологи, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар илүү анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр мэдээж үр ашигтай, хямдхан байх, интеграцтай байх гэдэг бодит практик шаардлагыг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ ямар ч хурд үннээс илүү үндэсний язгуур ирэх ашиг гэж байх ёстой. Тэгэхээр Монгол хүн, Монгол улсын дэд үтц, Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал гэдэг бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал байх ёстой. Тэгэхээр тэр язгуур ирэх ашиг бол ямар ч төсөвт өртөг хурдтай ажил хийхээс дээр илүү тавигднаа гэдгийг хэлье. За хоёрдугаарт сая хоёр гишүүн манд дурдлаа. Нийслэлээр Монгол улсын их хурл болоод Монгол улсын их хурлын гишүүд хууль тогтоох болон засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Тэгэхээр тэр чиг үүрэг шаардлага хяналт тавьсны төлөө бол ялангуяа одоо нийслэлийн зүгээс улс төрийн акц хийж байна гэж ирж байна. Тэгэхээр эдгээр хэлсэн асуудлуудыг бас нухацтай бодож аль аль талдаа хариуцлагатай байж анхаарч ажилласаа гэж үзье.